сонсогч та бүхэнд амралт өдөр мэндийг хүргэе. Танай тооны нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаарыг хүргэх бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн баг хамт олон Нарантуул захийнхаа өргөтгөл дээрээс нэг айлыг одоо сонгоод ирчихсэн. Одоо нөгөө хүнтэйгээ уулзахаар байна. Өнөөдөр бас 22-ны өдөр 3 дугаар сарын 22-ны өдөр дэлхийн дахны одоо усны өдөр гэж тэмдэглэдэг олон улсын бас тэмдэглэлт өдөр байгаа. Тэгэхээр бас бүгдээрээ усандаа хайр гамтай байж, усаа ариу гамтай хэрэглэж бас багаарай гэдэг уриалгыг бас энэ зашигт хэлчихье. За хэдүүлээ энд нэг гоё айл олно. Тэр ямар айл вэ гэхээр дөнгөж саяхан одоо сошиалаар бас нэлээд хүмүүсийн гоё хандлтыг аваад за бас одоо айгүй их тааламжтайгаар хүлээж авсан нэг бичлэг явуулсан. Тэн дээрээс олж харахгүй юу? Тэгээд олж хараад ах トゥ холбогдоод өчтөр би яриа шууд өнөөдөр яваад очиё гэдгийгсэн байгаа. Тэр юу вэ гэх юм бол нэг сошиалор нэг юм дуулаачдын уралдаан болоод байгаа юм да. Тэгээ тэр уралдаанд орж байгаа нэг ах уу Адар Сүрэнбайн дууг нэг сайхан дуулдаг нэг ах байсан да. Та бүхэн бичлэгийг үзсэн болов. Тэгээ тэр ахтай л одоо хэдүүлээ уулзах гад явж чинь болсон шүү дээ. За сайн байна уу? Сайн байна. За сайхан орж чинь. Сайхан орж. За лувсан даш. За баасан сүрэг. За баасан сүрэг. За өнөөдөр миний зорж ирж байгаа зочин маань бол энэ хүү юм байна. Саяхан одоо би үзэгчтэй нэг сошиалаар явсан нэг бичлэгийг бас үзүүлэе гэж бодож байна. Та бүхэн энийг үзэх юм бол угаасаа санах байх. Ажил сайн. За таадын урлаг урамтай энэ дөрөө. Аагүй сайхан байна. Сайн. Тий. За хоёулаа өчтөр увцаар холбогдсон. За. Тий. Тэгээд маа нэвтрүүлгийн багийнхан таныг бас онцлоод энэ удаагийнхаа дугаар зочноор оруулъя. Гэрч очоод хонох боломжтой юу гэж. За баярлалаа. За тэгээд болох уу? Ер нь болно. Тий. Болно. За ер нь одоо хитэ саад арай болов уу? Одоо ерөнхийдөө ер нь болж чинь дөө ер нь. Амар олон байдаг биш тий. Одоо энэ ингээд ер нь тий биш төв юм байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө ер нь бас нэг сезоны үеийн арай болоог болохоор хөөмтөж байгаа цөөхөн. За хэзээ ер нь сезон орлоо. Одоо 4 сар гаргаад 5 сар. Яг хавар болгоод хүмүүс нөгөө гэрээ нинглээд ирэнгуутаа. Оо яг үнэ. Тэгээд хан туурга сэлбэх засах бүрээсээ соших гэж явж. Яг зөв. Яг тэгэл явна да. Тэгэл ихлэндээ ирнэ. Тэгэл ерөнхийдөө эхэлчихэж байгаа. Одоо тэгээ та юу зарж байна? Ахна ер нь бүх төрлийн юм байгаа да. Гэрээ ерөөсөө бүх төрлийн гэрэл юм байгаа. Гэр ерөөсөө байхгүй. Одоо манаа юу ч юм болохоор одоо ингээд гэр болохоор Монёлд манай тэр ажлын юу гэдэг нөгөө тийм нэг баярт гэр дэлгүүр өгөхгүй манай дүү хариуцсан. За. Тэр нь болохоор нөгөө дан гэрээ ингээд гэр одоо бүх төрлийн юм чинь хариуц дэлгүүр байгаа. Оо за. Одоо энэ загтарч ерөнхийдөө ингээд тэр гой гэрүүдэж авчаар ингээд олонтойхон гаргаад ахаар юу очиж нах өнгө бүдэг гандах нь гандаа тэгээ халцах нь халцраад янз бүр ерөнхийдөө алдчихна гэсэн үг байхгүй. Тийм байна. За гэр ямар үнэтэй байна одоо? Гэр л одоо 3 сая 5 хамтай гэр гэдэг чи одоо хэд болсон бэ? 5 хамтай гэр одоо 3 сая 200-аас нэг 5 сая 500 орнд л байгаа да. Тэр нь одоо нөгөө мод зоод бирээн бодтой яг тэгээ модын чанар гатаалгын гэр цуулбар тэгэл янз бүр болчихж шүү. Унааны цуулбар болоод тэгэл үнэтэй болоо өчнөөс үг. Энд ер нь зогсоод удаж байна уу та? За ахын яг энэ чирээ 2023 онд хот руу орж ирээл малтсан байж байгаа малаасаа яагаад тэгэл энэ чирээ одоо юу байж байна. 3 дахь жил дээр энэ жил одоо зогсож байна. Ер нь ах トゥ нэртэй хамаа юу байгаал. Ах トゥ хамаатан садан хамтраал тий яг ийм хэж. Олуулаа нийлж байна. Дүүтэйгээ ихчтэйгээ гуруулаа тэгэл. Гуруулаа хамтарч нэг гэрээ юм ихлээл. Манай ихч дүү хоёр бол удацсан. Ихчүүд удаж байгаа. Бараг 10 гаруй жил болчихж байгаа наранд бол тийм байна. Тэгээ ерөнхийдөө яг би чинь малчин байсан. Тэгэл 2 3 удаагийн давталтын тийм байгалийн янз бүрээр чинь тэгэл мал тий янз бүрийн боллоо шүү дээ. Тий тэгэлээ. Тэгээд ер нь бас гайгүй малгүйтэй байж байгаа тэргээс зудан талдахын алдаа цөөлгөн цөөлөө тэгэл хот руу орж ирсэн дээ нийтээ бас бараадаад бас. Тэгэндээ ихчнийг удаан хийсэн бол та эдийг наашаага чиглүүлэх гол шүүр гэж хэлж байгаа шүү дээ. Яг үнэ. Тий. 3 жил болж байгаа гэтэл одоо Улаанбаатар ер нь бас юу байхгүй шүү дээ. Яг бас бүрэн таnig. Яг бүрэн нэвт одоо яаж чадахгүй шүү дээ. Ер нь бас л паникнаас гараагүй юм. Хаанаас нутаг хаанаас орж ирсэн? Би одоо яг би яг унган нутаг өөрөнгө харнах шүү дээ. Тэгээ яг харнаас би 93 онд гараад нэг одоо зах зээлийн нэг
гэдэг юу гэж чинь нөгөө. За ер нь нэг Уулуурхай манай ээж багдаг чинь уулуурхай инженер байж байгаа. Төв аймгийн заамар сумд уулуурхай инженер байсан. Тайлаас нь алуу. Тэрийг бараад ахыг бараадаа л манай ирж ирсэн хөөх таамар. Одоо 30 гаруй жил болсон байна шүү дээ. 33 жил. Тэгээ Төв аймагт 30 жил болсон байна. Тэгээ Төв аймагт нутагч их Төв аймгийн заамар сумда. Тэгээ тэнцэнэ маллаа. Хана заамар чи одоо нэг алтны урхаа хэвэр шүү дээ. Одоо нинжа байгаа хэвэр. Нинжа ер нь багассан. Тэгээ яг яваасаа нутгийн ирдэл байгаа л да. Нэг хэсэг бол гэгээ нэг үсэг шоргоолт шиг цовсон шүү дээ. Бас нэг хэсэг үл болсон. Амар тийм. Манай очоогүй манай Монголын 408 зөвсөл ер нь очоогүй байхгүй. Та одоо тэгээд гэр ажил хоёрын хооронд л ер нь байна уу? Өглөө зах дээр ирлээ. Яг ер нь тэгж байна. Орой харилаа. Манай руугаа нэг очтгоо. Манай руугаа дүүдээр очиж нэг ах гэр орон хүн амтай авал тийш очиж нөгөө гэр оноо танилцуулна. Зүг. Тэгэхээр ингээл энэ хоёр хооронд бол ингээл ийж л За байна. бас яг өнөөдөр ер нь ажлын төлөвлөгөө юу вэ? Өнөөдөр ах нь л одоо нэг ажлын байран дээр нэг очичоод тэгээд тийм бас ахнаас нэг тэмцээнд ороод байгаа нэг дууны уралдаан. Тэр яг тэмцээн юм уу те? Тийм уралдаан багт. Тийм ардын тез гэж тийм одоо ерөнхийдөө нэг малчд дууж гэсэн тийм хүм маягийн ерөн тестэд өсдөд юу. Тэгэхдээ бас нэг ард түмнээс ингээл бас дуулах сонирхолтой тийм хүмүүсийг авьяастай олж аваад тэгээд тийм контент маягийн тэгээд грампныг юу гэж шалгаруулна шүү дээ. Одоо энэ чинь бичлэг явуулаад байгаа шүү дээ. Бичлэг явуулаад тэгээд тэр чинээс шалгаж шүүлтүүрээр 26 авч үлдэнгүүдээ тэр хүмүүсийн хооронд уралдуулангуудаа юу ячиж гэсэн үг. Грампрага шалгаруулах гэсэн үг байхгүй. Бүх Монгол хөөргөнд болох юм билээ. Бүр том тоглолт финал бүр актер юм байна. Финал нь мундаг юм болох юм билээ. Тийм байна. Одоо шалгалтууд нь тэгээд хэр шатандаа явж байна. Одоо шалгалт нь одоо би ч одоо ингээд ерөнхийдөө 26-д үлдчихэж байгаа. Одоо тэнгүүд тий шилдэгдээ үлдчихэж байгаа. Тэгээд одоо студиудээр өнөөдөр бичлэгтэй. За. Тэгээд бичлэгэнд орчиход тий. Гэр хаана яхаа? Гэр одоо юу штэ дарих лөө. Тий дарих руу. За би өнөөдөр дагаа явж болно шүү дээ таныг. Тэгээд нөгөө студид танаа дээр ажил төрөл ажил болно шүү дээ. Бидний бол аагүй. Би чи ингээд өнөөдөр тэгэл таныг дагаад явах гэж. Тэгвэл болно нахын. Одоо ойлын ажлын байрны хайлтар бол орчоод тэгэл студи руу орж орчвол манайхаар очивол. За. Юм яасан. Таны төрсөн гэж юу? Манай том гэж байхгүй. За. Одоо манай дээдлээс хоёр дахь гэж. За. За сайхан хаварч чинь уу? Арилжаа 8-д авгүй. Хандаа авьяастай дүү чи олж аваад. Нөгөө нэг гой дуулаад байгаа бичлэгийн сошиалор нэлээд явуулаа шүү дээ. Тий. Тэрийг үзчихэд холбогдоод манай 25-ын танаа тооны нэвтрүүлэг очиж болох уу гэсэн ах тэгээ тэг хүрээтэй. Тэгэхээр өнөөдөр очих хоног санаатай явж байна. Та одоо энд үлдэх юм шүү дээ. Тэгин. За хүүтэнд их гадаа зогсно энэ зах дээр зогсдог хүмүүс чинь нөгөө бөөр нурууны асуудал аягүй хэцүү болдог. Одоо бас эрүүл мэнд жоо хүнд өгдөг шиг үдээд тэр нэр нь одоо гайгүй юу? Гайгүй шүү дээ. Өөрсдөө тэгээ сайн дуулаад. Манай доороос сайн хамбал сайн дулаан голч юу вэ? Тэрийг өмсөлөө зогсож байгаа юм. Гайгүй дээ шүү дээ. Ер нь бол одоо яг 16 жил зогсож байна. Гайгүй дээ. Өөрсдөө сайн арчтай байх юм уу тий? За тий. Өөрөөсдөө л хамгаалдаг шүү дээ. За ерөнхийдөө 8 ариун байх болтгоо хичээ. За баярлалаа. Дүүг чи аваад явуулаа шүү. За. За тэгээ. Та унаатай юм уу? Ах нь унааг өнөөдөр та хэд хамт явж магадгүй юу ачлаа. Унаагаа орчихлоо. За тэгвэл манай унаатай. Тэг бараг тэрэн дээр байх гэж бодоод. Тэгээ. Манай унаатай. Хөтлөх үү? За тэгээ. За энэ одоо яг ажлынх нь. За дээр манай гол хэсэг үү? Гол хэсэг. За энийг бас тийм олж байна. Гэрийн ханыг бол зөвөр өөрөө тавьдсан байдаг. Одоо ингээл одоо 100-ных юм дээр бэлтчихэд байгаа гэсэн үг байхгүй юу? Одоогонтой бол юу байхгүй. За сайн байцгаана. Сайн байцгаана уу? За хаач чинь ажил өндрөө. Энд чинь ингээ үйлдвэрнүүд. Энэ чинь бүр ингээ дэлгүүр юм биш үү те? За ерөнхийдөө манай энэ за дэлгүүр одоо энэ чинь хамгийн гол нөгөө ингэдэ зах дээр болохоор энэ гэрүүдээ чи гэж олонтхон орж гарсаар итэл нөгөө галцраад өнгөн гондчдаг байхгүй. Тэгэхээр энийг ингээд энэ ч ингээд өөрийнхөө өвн дээр байгаад байгаа байхгүй наач. Энэ нацаг дөрж марчтай энэ ямар гоё тоон мó. Одоо ер нь гэрүүд их гоё болсон. Сүүлийн гэрүүд ер нь улам л гоё чамийн болоод байгаа шүү дээ. Тэгээд хараа ухлаад сар ингээд сэлбэртэй болоод сэлбэртэй хийгээ голдоо ингээд нацаг дөрж марчтай. Манайх шин ерөнхийдөө ингээд дөрөв хүчтэй энэ үрээс янз юм болсон. Монгол гэрүүдээр нэмэх болтойгоо болсон. Улам сайхан болоод байгаа. Ерөнхийдөө манайх өөр энэ чинээсэн ингээд гэрээ
борлуулчихдаг байхгүй. Энд бүрэн нэг юм за одоо тооноор нь ярих юм бол жишээ нь одоо за За одоо энэ 6 антай гэр. энэ 6 антай хэрэг. Тий. Энэ 5 антих уу? Нааш нь 5 ант. Нэг ийм 5 хант одоо жишээ нь ингээд эсгийн турга юутайгаа хийж болох уу жишээ нь? Одоо энэ гэл хэл 6 сая 500 гэр шүү дээ. 6 сая 500 тий. Ер нь гэрийг юусэн барих тусмал сайн. Гэр чи өөр ингээд хурагдаад ирэхээр нөгөө кев галбираа алдаад хан манных матаас нь ерөнхийдөө арилах мэгийн эсгийн тургамрагч ерөнхийдөө муучдаг. Яг л барьсан гэрүүл ерөөсөн бариатагаан гоё гэл сэргийгээд бариад гээд одоо дээр хүн ч ингээд хавар намардаан барьчдаг цуур айлвал тийм эс. Нүүдлээ л жилийн дөрвөлдөг явчихдаг гэрээ барь явчихдаг гэсэн. Тэгэхээр ер нь жилдээ нэг зайш хүн хавар нэг сайхан сэргээчээд намар нэг сайхан ингээд дулаалгатаар сэргээчээд гэр үл гоё ерсхийгэл алдахгүй гоё. Манай ч өөрөө пэйж ч болохоор бүрэн Монгол гэргээд. Бүрэн Монгол гэр юм. Тий, бүрэн Монгол гэр пэйж байдаг байхгүй манай. За одоо энэ дэстаны гэр авчихсан юм уу тий? Тий, одоо хан одоо ерөнхийдөө юундаг хэлчихээ. Энэ тийм хүн ирж гэр авна шүү гэж хэлчихээ. Тэгээд ерөнхийдөө л ажиллаа мэдэх хөө. Заач хэлээ. Тэгээд одоо замаараа нэг студиор орох юм. Тий, тэр амаараа тэр студиороор нөгөө бичлэгтэй хайлт орчих байгаа. Ороод тэгэл гарах байх. Заач. За түлхай юу гэж зогсолчих. За тэгэх. Хүлээгээ байж. За ямар ч байсан бас гахтагаа уулзсан гэр бараагаа зардаг дэлгүүрээ бас танилцуулчих гээд энэгээр нь ирлээ. Тэгээд одоо энэ ч нэг ийм хүн ирж гэр авах шүү ингэрээ гэд нэг ажил зохицуулж чад. Тэгээд юу руу явах юм байна? Дуу бичлэгийн студи руу явах юм байна. За тэг хамтдаа гэл. Могон хүрээ шөндөн дүүрмээр монгон борон зүсрээд бай. За уран бүтээл өндөр. Оо сайн. Ажил ихтэй байна. Амар их байна. За одоо нөгөө ардын тайзын маань оролцогч нар л ерөнхийдөө дандаа одоо хоолойны бишгт орох үү те? Тийм. Ардын тайзын маань оролцогчдод ялангуяа амралтын өдөр тав тагсан бүтцэн маш хэрж байна. Ихэнх өдөө оромтоос оролцож байгаа. Дээрэс нь зав гаргаж ирж байгаа цаг хугацаанд тэр байна да. Яг тэгж байгаа байна те. Ардын тайз маань одоо нийтдээ чи хичнээн оролцогчдоос одоо шалгаад шилдэг хэд үлдээд тэгээд хаана юу болох гэж байна. Товчгоо мэдээлэл өгөх. За. Ер нь уралдаан маань зарлагдаад нэг 2-3 хоног болж байна. Зар 2-3 хоногийн өмнөөс тавигдаж ирсэн. Тэгээд энэ хугацаанд одоогоор бидний пэйж 400 руу бичлэг ирсэн байна. Тэгээд дандаа нөгөө нэг тухайн уран бүтээлч тухайн одоо оролцогч маань өөрийгөө хэр мэдэрч дуулж байна, аяагийг сонсож дуулж байна, хэр мэдрэмжтэй дуучин байна, хоолойны өнгө аяс нь ямар байна гэдгийг сонсох зорилгоор бичлэгүүдэд дандаа амдээр мэд дуулуулж авч байгаа. Нэг бадаг дуулуулаад аягүй дуулуулж авч байгаа. Тэгээд тэдгээр хүмүүстээс шалгаад үнэхээр гоё дуулж байгаа мэдрэмжтэй сайн дуучдыг ингэж шалгаж аваад одоо уран бүтээлчтэй авестуудаа шалгаж аваад тэг Улаанбаатарт урьж байгаа. Тэгээ одоогоор бол 26 оролцогчийн маань 100-ны 70% хөдөө оромтоос оролцож байна. Тийм ардын тайз гэж байгаа учраас ард түмний төлөөлөл хэн ч орж олно. Ажилчин тийм ээ. Одоо манай нэвтрүүл одоо энэ уралдаанд маань одоогоор одоо цагдаа хүн орж байна. Зах дээр утас засдаг хүн орж ийн. За одоо өнөөдөр энэ дуулж байгаа хүн бол зах дээр гэр зардаг хүн байна. Манай одоо хамгийн анхны оролцогч оролцож нэг байгаа. дугаар оролцож байна. За нөгөөдөл маань сайхан зөвшөөрлөө. Маргааштай би бичлэгтэй штэ гэхээр би бүр олзуурах гэж байгаа байхгүй. Окей тэгвэл гоё бичлэг чи хоолонд орж байгаа гэж бас очиж авч ийл та. Эсвэл дээр нь зураг авч болох болоо гэсэн. За би асууя гэдэг зөвшөөрсөн дэх баярлалаа. Сайхан зүйл зохион байгуулж байгаа юм байна. Монголчууд сайхан авьяастай арт түмэн штэ тийм ээ. Маш сайхан авьяастай арт түмэн. Тэгэл одоо дуулж хууран, дуу хуурандаа их дуртай арт түмэн. Тэгээ ингээл одоо яг мэрэгжлийн биш мөртлөөсөө бүр мэрэгжлийн дууч шиг ийм сайхан төвшөнд дуулж байгаа олон сайхан уран бүтээл одоо хийх ийм авьяас бэлгэн муухтмал байж идэг ийм гоё эрдэнүүдийг олж илрүүлээд арт түмэндээ бас нээж таниулаад ингэж байгаа явдал бол бас телевиз үзэж байгаа, нэвтрүүлгээ үзэж байгаа бүх хүмүүсийн өмнөөс бас та бүхэнд баярлалаа гэж. Баярлалаа. Тэгэл хийгээ сүүлийн 1 жилийн хугацаанд бид хоёр өсөс сонирхолтой нэгдээд entertainment байгуулад, дуучлалын студи байгуулад ингээд сайхан явж байгаа. Тэгээд ер нь анзаараад байгаа дандаа нэг аль нэг хүрээг барьсан уран бүтээл одоо тэмцээн уралдаан болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ягаад зөвхөн малчид дуулах хэвээр, ягаад зөвхөн уяач дуулах хэвээр, ягаад эмч дуулж болохгүй гэж, ягаад багш дуулж болохгүй гэж, ягаад захын 8-аачин хүн дуулж болохгүй гэж тий. Тэгээ ийм утгаараа бас ингээд юу аяа бүгдийг нь оруулах боломж, бүгдийг нь оруулах боломж өгдүүлээ. Тэдгээр хүмүүс дотор
онцгой гойдыг нь авъя. Тэгээ зүгээр нэг энгийн ардын авьяаст нь зүгээр нэг энгийн зөв аятаа дуулдаг хүн биш. Үнэхээр одоо мэрэгжлийн гэмээр андуурахаар тийм сайхан дуу хоолойтой хүнийг нь олж оруулъя. За 2026 он зохион байгуулж байгаа хамгийн анхны маань арга хэмжээ. Энэ бол албан ёсоор бид патентлэгтээ эрхээ авсан байгаа. Дараа жил одоо ардын тайз 2 гэж зохион байгуулагдаад явна. Тэгээд ардын тайз 1-ийн маань анхны оролцогчид 2026 онд эхэлж байгаа учраас 2026 гэдэг утгаараа 26 оролцогчийг авъя гэдэг. Ингээд Монгол бүхэн өргөөтэйгээ бид өчигдөр очиж гэрээ байгуулаад 5 сарын 27-ны өдөр цаг нар аваад за албан ёсоор одоо гэрээгээ байгуулад урьдчилан ямаа тушаагаад ингээд гала тоглолтыг 5 сарын 27-ны өдөр 19 цагаас бүхэн өргөнд 2500 үзэгчтэйгээр хийх гэдэг төлөвлөчөөд байна да. Юм болох нь бэ? Тэгээ болцсноо. Болцлоо. Тэр болж байгаа бах тий. За тэгвэл бид хоёр энийг хүнээ аваад гэрлэн явлаа шүү. За баярлалаа. За амжилт хүсье. Өнөөдрийн бас энэхүү сайхан одоо эглгүй ардын авьяасныг болж харж тийм ээ Монголын ард түмэнд илүү түгэж өгөх одоо илүү таниулж өгөх боломжийг олгож байгаад баярлалаа. Бид хоёр ч гэсэн баярлалаа. Бид хоёрын хувьд ч гэсэн бас ийм сайхан одоо хүнийг анх тэмцээний анхны оролцогч болгож оруулж ийм сайхан одоо буянтай сайхан одоо үүдийг нээж байгаадаа их баяртай байна. Дараа жилээс маш олон одоо авьяаснууд тодорно гарна. Тэгээд тэрний маань одоо түүчээ болж манлайлж аваад бас баярлалаа. Та бүхэнд ч гэсэн бас баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За та бүхний ч сурамтлал өндөр амжилт хүсье. За амжилт. За та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгч нь их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Хавн нүдэн Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. За бид чи гэр бас нэг дошных юм биш үү? Би чи одоо энд өссөн байхгүй юу? Яг одоо энэ дамбын яршаа. Одоо дархийн 33 та нар хийш ойрхон юм байна тий? Манайш одоо ийш ингээд станцын буудлыг дээрс энэ ч хөдлөө. Чи ерөөсөө станцын буудлыг гэж. Тэгээ бид хоёр бас би чинь хүүхэд наснаасаа эндээс нөгөө имээтэйгээ байхдаа энэ чинь ходоодын цай харш авчраас эндээс дандаа усаа зөөдөг байсан. Тэгээ анхаах бас энэ чинь ихээр бид хоёр энэгээр бууж хүүхэд насны гаршаандаа нэг хүндэлчээд гараад байна. Энэ сайхан шинэ одоо олон ер нь байнга л хүн ирж эндээс авдаг шүү дээ. Айгуу сайн юм шиг байна. Одоо харин зүгээр айлууд их ойрхон буугаад энэ ойрч юу ч айл байдаггүй. Энэ эзэнгүй байсан юм шиг байна. Тийм гадар чи. Айл хавыг ойрхон буугаад зөө жохом яаж нэг хийсэн биш. Эн чинь бүр нөгөө жарахаа марахаатай байдаг байсан. Одоо ер нь жарахаа бас ганц харагддээ шүү. Тийм. Тэгээ гоё ойжуулаад эн чинь ингээд бүр янзын гоё моджуулсан шүү. Энэ сайхан дажгүй энэ хэсэгт байгалаараа их гоё газар байгаа тий. Энэ ингээ хараа энэ тамхи тариа шүлс нусаа ингээд хамаагүй нийж мэгээд арай л хогоо ингэж ламараг баймааргүй байгаа байхгүй. Энэ металлууд их энэгээр байна л. Бидний хүүхд доктор ундраг нь эндээс байсан. Тий одоо ундраг нь ингээл тэгээ эндээс авдаг. Бисийг урсч байгаа тий. Тэгээ доктор чинь ингээ дүүрэн жарахаа байдаг байсан. Ганц жарахаар одоо хэлсэн юм байна. Тийм байна. За. Ямар ч гэсэн ингэ урсал байгаа юм да зал. Ашинчтэй сайхан гоё шүтээ. Оо янз. Энэ нөгөө одоо сэлбдэд төв одоо нөгөө барилгажуулалтын цаагаар яваад байгаа шүү дээ тий. Одоо ингээл энэгээр ингээд сэлэд төвч одоо ингээд тэржгээ барилгаж. Танай ишиг одоо газар мазар тус орох юу байна уу? Одоо манайх энэ 26 онд ч өгөн төлөвлөлтөд орохын гэсэн шүү дээ. Юу ер нь болов? Ерөнхийдөө тийм хүмүүс яригдаж гэсэн шүү дээ. За энэ дээр ер нь ирээд дуудаж байгаа юм уу та? Яг энэ дээр манайх яг 3 жил болж байна. 2026 23 он гэдэг чинь яг 3 жил болж байгаа юм. За гэрээхэндээ хилцсэн биз дээ та. Гэргэндээ сая хэлжлээ. Эхнэр яаж юм яваа чи одоо юу болоод байна гэж. Юу болоод байгаа юм байл гэж. Бол гайхаад шиг шүү дээ. Юу. Яг хаа телевизийнхаа одоо ирээд намайг гоогаад байна л гэвэл. Амбул хэдүүлэн бай. Амбул одоо хүүхдүүдийн өнөөдөр дүүгэн хүүхдүүдтэй тоглоод хоёр баг нь явцсан юм шиг байна. Оо тийм үү. Одоо том оюут. Дунд охинч одоо оюут манай юу сурдаг. Улаанбаатар сургуулийн Сувилхын ангид
Оо за Тэр за. охин маань ирэх байна. Одоо нэг нь болохоор хойд Дамбын 58 сурж байгаа. Ер нь бол хэдэн хүүхдтэй нэ? 6 хүүхэдтэй шүү дээ. 4 охин 2 бэнттэй. Том нь байна, баг нь байна. юм бэ чи. Танай гэр бүлийн хүн чинь нэгдүгээр одонтой хүн ба шүү дээ. Тий, нэгдүгээр одонтой. Нэгдүгээр одон. За хэдүүлээ гэртээ ярьж яриагаа шүү дээ. За тэгээ. За тэгээ. За нохоо гайгүй яхаа. Нохоо баг. Энэ хоёр чи яасан болон машин уу? Одоо энэ миний машин дэр гэлээ. Хүүхэд багт энэ зүгээр тоглолтог хөндөй байл шүү дээ. Одоо энэ чинь юу ч янзын гоё нээлттэй зүрэг нөгөө усал газар байсан шүү дээ. Одоо ерөнхийдөө тэгэл газрын зохион байгуулалт төлөвлөлтийн яг ингээд одоо айл нэгсэл нөлөөг ороод ирсэн юм шүү. Одоо энэ нэг ингэ сайхан шороо асуулсан ба шүү. Тэгээ одоо энэ чинь нэг намагтай газар ингэ өндөрлөж байгаа байхгүй наа. Өндөрлөө сайхан гоё болчих. Одоо тэг суулт өгнө гэсэн байлгал байх болчих. За. Дээшээ жоохгод одоо яг гоё болоод одоо хуучин ч юм бол энэ чинь намган дээр болохоор чинь өвлөн доош орчдөг. Тэг. 100 нь болохоор дээшээ гараа авчдаг. Тэг. Зовлонтой байдаг гэсэн үг. Тэгэл хашаан дотор халиа гарч ирэл. Нөө тэг нэг ингээд гоо шиг болчих. Үүдээ хаагдаг байгаа сүулдэ. Одоо энэ нодлын энэ бас баахан юу яаж юм шороогоор өндөрлөд одоо ерөнхийдөө одоо хашаага байх бил болчих болох ч тийм байна. Тэ. Таны өөрийн одоо зарж байгаа гэр үү? Тэ энэ одоо миний зарж байгаа гэрээсээ барьсан. Чи одоо том гэр биш шүү дээ. 6 ант гэр. Тийм бай. Дүггийсэн сайхан. За хэдүүлээ орцгоо. За орцгоо. За. За сайн байна уу? За бид тэр ямар ч байсан орой захаа хааж гарчгаад замаараа амжуулах ажлыг амжуулчаад явсаар хагаад ирсэн чинь ах ч одоо миний өссөн дошин дээр өстө амьдэрдэг юм ба шүү дээ. Харин тийм ээ. Дүүгийн харин нэг яг өсөд төрсөн нутагт ирсэн биш үү? Энэ дээр 3 жил болж байна. Одоо энэ дээр 3 жил болж байна. Танаа айрам хайцсан байна. Ийш тийш айрам. Манай айрам одоо багчуулн айл руу томчуулн сургууль солиосоо ирэглэн да. Камер ирж нэгсэн зугтагаа явчих. За сайхан авч байна та. Сайхан Сайхан. Ажил төрлөнд авах сайхан уу? сайхан. За өнөөдөр тэгээд танаа нөхрөөс зөвшөөрөл аваад дахиад ирлээ шүү дээ. За баярлалаа. Хэдүүлээ. Нэг сайхан буу халж хонцгой тоо тий. Аврагууд гэхдээ 90 өстэй хүүхдүүд. 90 2 дамаас ирэх нь оног 2 баган тэр нэг манай дүүгийн хүүхдүүд ойрцоод ихэхгүй. Тэгээд энэ тоглох гээд. За та чинь нутаг бол яг одоо бол суугуулаа бодвол Төв аймгийн Заамар гэдэг юм тий. Тэг ер нь яг миний өсөд төрсөн нутаг бол Үүрэнга харанд би төрсөн нутаг бол л да. Аав ч бол Үүрэнга аймгийн Харган талааны гарлан байдаг аав. Ээж болохоор Үүрэнга аймгийн Батулзээ. Оо за хүн байгаа. Би ч бол өөрөө Үүрэнга аймгийн Харан сумдаа төрөөд 93 оны одоо тэр юугаар Төв аймгийн Заамар сумд очиж. Танай хараар нь ч бас сайхан том сум, гоё сум ч тий. Харин ч тий сайхан эдэн 100 хийдгээд сайхан эртний одоо нийслэл хот шүү дээ. Эзэн болчихсон. Бас их сайхан хүүхдтэй, бас их сайхан өвөө авч үлдсэн их гоё газар шүү дээ. Өөр сайхан. Одоо гоё хүн тэгээд хаачсан тэгэл төрсөн унсан газар ч арай өөр л дээ бас. Тэгэлгүй яах. Тургоо ер нь ойрд яваад хой нутгараа 22 жил явж чадаагүй. Ер нь л явна шүү. Одоо ах дүүн дөрөнд тэнцээ байна уу? Одоо манай ах дүү нар яг тэнцээ бол харанд бол байхгүй. Одоо өөр Аранга хотон сумд ч манай ээж их чихэн хүүхдүүд байдаг. Одоо Цэнхэр халуун аршаа 60 аршаа гэдэг. Тийм шүү дээ. Цагаан сум аршаа. Цагаан сум аршаа яг тэрүүгээр манай автомат нутгалдаг байхгүй. Оо за. 60 аршаа. Одоо тэрлөө ч манай ах дүү нар одоо ер нь манайхан бүгд л энэ хот руу л орногтой. Одоо манай дээдлээ хал Заамар сумдаа үлдсэн малчин. Тэгээд тугаарч эрдэнэ хөө гэдэг сайхан залуу. Та эцэгээс хэдүүлээ юм бэ? Би ихээс 8 байлаа. Оо ямар сайхан болов. Тийм 3 охин 5 манд. Та эдгэх нь. Би ч одоо доороос 3 дахь. За одоо нэг том ахал Заамарт байна уу те? Тийм нэг одоо бусд бүгдээрээ хот хүрээ бараад. Тэгээд бүгд хот хүрээ баацсан. Одоо ахын дүүсээ бараад л ээж маань энэ чирсэн. Аамал яг энэ хорог мөсөг үзээд саадмж болж байгаа. Ээжтэй бол та бүр сайхалтын ээжтэй ээжтэй бас бараа болоод зайждаг байхгүй. Яагаад ороод ирвэ? Ер нь тэг хөдөө амьдрал байна гэж хүмүүс ч одоо хөдөө рүү гарах гэдэг юм. Хөдөөнийхэн маань малаа зараад болигээд хот руу орж ирээд. За ерөнхийдөө ах нь бол малсаа. Ер нь тэгээд нэлээч бас хөрөн болгож ирж жилээс нөө 1000 руу төхүүлж ирээл 2017 онд ч бас нэг гангачиг болоод тэгээд тэр нь ч бас зааж бас ямар ч хамрагдахгүй шүү болчихж хүнчтэй малч хэцүүдээд
хүн ч өөрөө сонирч тийм л шүү дээ. Туйлдчихт юм байна. Туйлдчихт юм. Тэгээ тэр үедээ бас тэгээ бас тэр жилдээ бас нэг хэдэн өхөр мөхөр авч үлдээ. Хонь намаагаа ерөнхийдөө бүгдийн зараад. Тэгээ дараа жилээс нь 100 сайхан болоод ирэхэд дахиж мал аваа. Тэгээ дахиад нэлээд сайхан болж иржсэн 2003 онд бас 23 онд уу? 23 онд ч бас нэг зууд багийн болоо. Тэгэл маллаа яагаад ерөнхийдөө тэгээд бас нэг малчин телевизэн бас нэг малчин дуулж байгаа улс уралдаан болж ирсэн. Тэрүүнд бас оролцоо. Тэгээд тэр жилд айгүй юу болсон. Хаасаг Сүхбаатар матер ирсэн. Айгүй юу болсон шүү дээ. Зууд бас хинтим тэр үчигээд зууд болоод тэгээд ер нь малаан шингэлээл хотоо орж ирсэн. Ах トゥ бараадад бас наягч маань наран туул дээр бас аваад жил болцсон. Тэгээд дүү маань ч гэсэн бас нэг гэрмэрийн бас нэг бизнес эрхлээд тэгээд наагч дүү нэрээ бараадаа л ирсэн дээ. Эхний жил мэлвэл тэгээд нэг баг буцаа явчмаар юм шиг сан болчихлоо. За та ер нь эргээд замарлуугаа явчих даа гэсэн шүү юм бодлоо. Тийг л байх. 2 3 удаа зодонд бас хотоо ер нь тэгэл хяарсан уу? Оо ийвгүй болчих шүү дээ. Ер нь тэгэл их мал алдсан уу та? Ер нь 800 болгож ирэл 800 гаруй бараг дараа эхний жилд бараг 1000 төгссөн шүү дээ. Төлөө сайхан авцвал бараг 1000 гараад бас надад 500 мал төлчихсөн шүү дээ. Тэгэл дэрэ чинь тэгэл ерөнхийдөө яваад тохир чинь тэгэл хэцүү болчих. Тэгэхээр чангатай. Чанга. Ер нь мал энэ одоо хүн махал үнэтэй байлиг гэдэг болохоос яг одоо би бодох нь хотын нэг одоо сурах солилцоогоор ч нэг хотын хүүхдүүдийн хөдөө нэг сар байлгаж үзсэн санагдаад байна. Тэгэл мэдрэхээ угсаа томцуулж байгаа. Томцуулж гэсэн бас ингээд туцлаар солилцох маягаар тий хөдөө орон дотор яваармар. Дээр нь илгээлт эздэг ч тий. Тэгээд малчтай ямар амьдрдгийг мэдрүүлмээр байгаа байхгүй юу? Одоо бол яг мэдэрч байна. Одоо хотод бол мэдэрч байна. Махад ямар одоо чинь өөрөө үнгүй идчихсэн юм чи одоо хоторж байгаа тэгэл намайг анх орж ирэх чинь өхрийн мах чинь гайгүйсэн шүү дээ. Бас 12 3 таа байсан. 14 мөрөвтэй байсан байх шүү. Одоо бүтэн нугарчлаа. Одоо бүр нугарчлаа шүү. Нугараад бүр илүү гараа авчихсан. 30 гараа авчлаа шүү. Тий. Яана мах идэлтгүй болж байна доо одоо. Мах идэлтгүй бол ямар учир шалтгаан байдаг юм бас муулмааргүй байна. Харин тий. Малчтыг бол та бол сайн өмөрнө үстэй. Оо тэгэл байгаа. Өөрөө биеэр яг тийм нөгөө амьдралыг яг биеэрээ туулсан болохоор мэдрээд байгаа байхгүй л ч одоо ямар гэсэн жилийн дөрвөлөд халуунд нь халж хүүтэнд хөрж тэгэл засцууд юу ээ бүх юмдэл ерөөсөө ингээл амьд биеэрээ ингээл туулж байгаа юм тийш тэгэхээр чинь мал гээд маллах ч юм бол ерөөсөө санааны зур ячдаг юм биш. Тэгэл мал дагаад мал нөөсөд идэг чинь биш тэр чинь тэгэл жилийн тохиргож хадлан тэжээлээ бэлдэн тэгэл бүх юм чинь тэгэл малч байна чинь тэгэл цаг наргүй ажиллаж байгаа. 1000 мэрэгчлээ ийдсэн гэдэг чинь үнэн шүү дээ. Дамжиж байгаа юм да. Одоо чинь бөөндөө нэг аваад чэнд өгчээ. Чэнжээс аваад жижиглэнгээд 3 шатаар авчиж байгаа. 2 шатаар авчиж байгаа. Тэгж байгаа. За малчид дуулж байна гэдэг уралдаанд ер нь анх та дуулж орсон. Ер нь энэ дуулдаг авьяас хаанаас өвлөд аваа? Ижи аав нь одоо бас сайхан дуулдаг хорддог хүмүүс байв. За манай ээж бол ер нь сайхан дуул. Манай ээжийн талынхан ер нь сайхан дуулна шүү. Ээж бол сайхан дуулдаг. Энэ ээжээсээ өвлөж авсан. Манай авч юм дөрөс нэг л дуутаа байсан. Гарын араа ураг гэж ганцхан дуулдаг байдаг. Ер нь жоохон солгоо талтай юм. Гарын араа ураг бол баарахгүй байна. Гарын араа бол өста баараагүй шүү дээ. Юм дээр тэгээд хамгийн түрүүнд гараарх нь алах гэдэг. Тэгээд тэр аяасыг аваад өмнө нь та ер нь энэ тэнд бас дуучин муучин хийж исэн юм уу? Үгүй ах нь ерөөсөө яг л мал дээр тэгэл ер нь одоо дуу их сонсохгүй. Манай авч хөгөөс бас хүүхдүүдийг аягүй дэмждэг. Манай гişм чинь гитар тоглоно шүү дээ. Оо за. Тэгэл багаас нь аяасан жоохон дэмждэг. Дэмжиндээ одоо дээр нөгөө магнит том гэж байлаа шүү дээ. Тэгэж одоо 90 онд 2 барилж 80 онд чих юм байгаа шүү дээ. Тэг чин тийм хамгийн ерөөсөө ямар нэг шин юм гарна ерөөсөө манай авч ерөөсөө л авдаг. Тэр хүүхд юу гэдэг тэгэл хөргөч угаалгын машин айл байх хэвээр бүгдийг л зайлал авдаг гэсэн байна. Тэгээ хүүхдүүдэд өгж маань тэгээд хуурцаг одоо тэгэл адар сүрэн банд энэ дээр сайхан дуучтай байлаа шүү дээ. Адраа зангад машлаа төмөн дэмбэрлэг мөрлгөл тэр сайхан дуучтын дуу их сонсдог байсан. Дагаж дуулна. Өө дагаж их дуулна. Нөгөө хөдөөний хүмүүс чинь уруудад дэмбэд нь арангач. Арангаа тийм шүү дээ. Чи айхтай. Дэмбэ уруу айхтар шүү. Дэмбэ уруу бол өстой 7 хоног гээл бороо тэр үеийн бороо ч их ордог байсан шүү дээ. Одоо шингээл нэг зүсэр чинь 7 8 хоног зүсэр чинь тэгэхээр нэг гүн малаа тавиал хот талаараа нийлээл бөөмөнөр буудаг гэсэн айлууч. Одоо 1 2 ингэж дасаж буудаг байлаа шүү дээ. Тэгэл тэднүүд чинь нийлээл хуруудад дэмбэдэл сайхан байдаг шүү дээ. Хүүхдүүдэн сайхан аргаал томчлон сайхан нэрмэлээ аваад одоо шиг янз зайртарс
уух хэрэглэхгүй шүү. Тийм дээ. Сайхан айр цагаагаа хэрэглээл. Айрыг цагаан хэрэглэн. Тэгээд дуулна. Ерөөсөө дуулах шүү. Тэр тийм юм дээр бол ерөөсөө аливаа баасан сүрэн дуул. Баасан сүрэн дуул гэх юм. Тэгээд манай нэг одоо миний бүр багнаа зэдэг пүр бэр гээд. Таг солгоо хөөхтэйсэн. Одоо баг манайсаа илүү ихэд дутууг шүү дуулд шүү тэр. Вэ юу яаж тэгж гол. Дандаа нэг дуулдаг хүмүүс дагаад дуусаад засарчих واخгүй. Тэрээс нэг бэлтгэл болчихж шүү. Тэгж байна. За одоо бол энэ таны хоёр дахь хуралдаа юм уу? Одоо энэ ороод байгаа шээ. Одоо энэ ч бол миний хоёр дахь хуралдаа маш ч. Одоо энэ ч нөгөө ардын тээзгээд дуун хуралдаа энэ одоо энэ Сэрсэн дэм оюун чим хоёр маань гээд ISO Entertainment-аас ингэ зохион байгуулж байгаа. Зохион байгуулж байгаа юу байгаа байхгүй юу? Тэгээ энд нь бас нэг ороод үзчихье тий. Бас одоо жоохон завтай байгаа дээрээ одоо аврал. Малчид дуулжван дээр бол та чи юу яасан юм бэ штэ? 3 дахь байранд орж исэн юм бэ штэ? Тэгээ малчид дуулж байгаа улс хурлаанд 3-т орж исэн. Тийм байна. Одоо энэ зураг нь багш би түрүү орж ирээд харлаа. Одоо тэр жавхлан гаваа ардын жижигчин жавхлан ардын жижигчин гавьяат баясгалан байна. Дөрман тохоо байна тий. За та заагаар орж байна. Сайхан аварж байна. Та сайхан аварж байна. За уран бүтээл энэ дэр. Өндөр сайхан байна. Та бие хамгаалтын сүрэг тарга онц сайхан оров. Сайхан орлоо. Тарган тавтаа сайхан оров. Сайхан орлоо. Одоо 6 хүүхэдтэй баг нь 2 дугаар анги гэсэн тийм ээ? Баг нь 2, том нь одоо тусдаа гарцаа. Тусдаа гарцаа. Хүү охин. Хүү. Том нь хүү. Дараачих нь охин. Одоо дунд баг том 2 маань хүү байхгүй юу? Дундлын 4 нь охин. 2 том тусдаа гарцсан юм уу? 2 том тусдаа гарцсан. Хүнтэй суудсан. Өвөө юм болцсон. Тэгээ 2 жил 2 нэг очтой. Бас хайлж орсон үз. Тэгэл тэгээд одоо тэгээд эдний чинь тэгээд биднээс баг шиг тэгээд одоо ажил ингээд зав зан болохгүй мүү зайлын хот чинь тэгэл өглөө гараад тэгэл орой ирэх юм чинь тэгээд хаана гэл ирэхээ тэгээд амралт. Өөртөө зав одоо бас завууч хоёлаа тэгээд өглөө гараад орой ирэхээ тэгэл. Тэг. Хаа нэг ястаа нэг зохион байгуулалттай гэж тэгэл ярьж хийж нэг өдрөөс сайхан нэг гэр орондоо нэг тэгэл хоол унд хийгээл нэг өнгөрөөд юм даа. Манай банд ч одоо апууд ажилтдаг байхгүй. Бүгд нөгөө по нөгөө юу ачааны. За. Манай бэр болохоор цэцэрлэгээ багш. Тэрүүгээр галтгоонд юм хийгээд хамгийн үнэтэй хоолыг л энд хийж энэ гал дээр тавьчихсан. Одоо ч мах чинь тийм болоод байна тий үнэтэй хоол. Тий мах чансан газар руу ч ороод пах ямар үнэтэй хоол хийж байна гэл. Хэн блээ та? Ариун чимэг. Лусан лаш. Яашка. За, ариун чимэг их чи ажил төрүүлсэн. Сайжлаа игээл. За. Ажил ихтэй хүүхдүүд байхгүй болохоор жоохон бас юу хүүхдүүд божин чараас ядраач нэз. Тэгин. Манай одоо багчийн хөдөлгөөнтэй. Баг олцсон божин болохоор. 2 дугаар анги. Чигхэн божмолтой шүү дээ. Ямар сандаа өнөөдөр хичнээн давах. За, алб хаана та? Манайх энэ миний ажлын хоёр нэг бөөний төвд ажилтдаг. За. Нэг буудлын яваад гэртээ гарах уул нь бол цэцэрлэгийн тоогооч л та. Мэргэжил бол та тоогооч юм шүү дээ. Тэгээд тоогоочдоор ажиллаж байгаад болсон. За. Хүүхэд сургууль соёлтойгоо ойрхон гээд нэг буудлын үнэндээ ажил хийдөө гэдэг. Одоо ерөнгөдөө юу өөрөөсөө одоо хүүхдээ хөгж мөгж наасан болохгүй. Хүүхдүүдээ наасан цаасан зөөдөг болохоор. Тэгж барны 2 жил тэгээд өнгөрчлөө шүү дээ. Тэгж 2 жил ч тэгээд. Ерөөсөө одооноос л энэ жилс нэг туршлагаж чинь гэчээр одоос дадлах гэж. Одооноос нэг жоохон идээшээ төвчр зүгөө олоод тэгээд одоо хааны үедгийг мэдэж. Би бол хөдөө нөх юу адус мó төвхөлцөө. Манай үл хөдөө. Би нөө хөдөө мал. Энэ нэг хүүхдүүдэд дагаад сургууль соёл тэгээд тийм байна. Аймаг сумынхаа төвд байна. Тэгээ бас тэндээ ажил хийдэг гэсэн. Багийн төвөж одоо нэг хайлст баг гэж гэдэг 3 гараа гэж. Тэр чинь бас том шүү дээ. Манай баг чи багаас нэг баг. Замрахын төвөөсөө том шүү. Тийм үү? Нэлээд том. Том шүү дээ. Одоо яг алтан уурхай чинь гол цөмнө байхгүй. Замрын алтан уурхай гэдэгсээ тэнд байд. За. Та ч тоогооч хийдэг тэгвэл гоё ажил хийдэг. Та ч тэгвэл одоо хоолны бас уулзтал янзын дараа нийдэж. Сайхан тийм юм. Яг хоо. Та өөрөө галтгаан дээр. Сайн шүү дээ. Ер нь хоол орчих. Хий. Ээжлэл тийш. Нэг нь ажилтаа үйдгээд нэг нь нэрээ. Нэг нь аль төрүүлж ирсэн тэгэл хоолндоо хийн. Байхгүй үед л хүүхдүүд маань ийч. Одоо хүүхдүүд тусгаарч сайхан шүү. Одоо том болоод. Та бас нутаг замрах юм уу? Гөө би Төв аймгийн Лүнгийнх. Лүнгийнх юм. Лүн чи одоо бас том шүү дээ. Бараг аймаг шиг юм байна. Тэст манай Лүн чи том сайхан газар. Яг замд байдаг. Одоо ам цангаар хүмүүс амар сайн мэддэг. Магманаар юм гай. Лүн чи одоо 10 төгсөөл тэгэл замрын төв замрыг бараацсан да. За. Лүндээ 10 төгсөөл. Тэгэл замрлаа шилжсэн. Тэгсэн. Замрын. Одоо ах トゥ хийж байгаа хүмүүс нь лүн дээрээ бас байна уу? Манай ээжийн дүүнэр бол бүгд байгаа. Тэгээ ээж маань хотод байдаг. Би ч ихээс сургуулаа. Нэг ихчтэй, 4 дүүтэй, нэг
Хоёр номер нь одоо бас бүгдээрээ Бүгдээрээ хотод тий. Бүгд хотод. Улаанбаатар хотод байсан байна дөө. Манай аав чинь бас одоо үүд болоод олон жил болж байна. Тэгээд Эхэндээ яг хөө тэгэл юу бадаг гэсэн. Одоо мэдэрч байгаа л үү. тэгээ яг бас өөр ер нь оролцсон юм дамжилттай оролцсон юм байгаа. тийм байна тий. Бас одоо сумын төв мөвдөрөө бол одоо ганган өстэй зинчиж одоо бүхэл юмд өргөдөн өстэй. Их сониш тэр нь бол дуулах зарим хүмүүс тэгээ илгэн авч шүү дээ. Зарим математик амарч гоё халаатай тэгээд зарим одоо яах юм бэ тэгээд харин мэдэхгүй ойлгохгүй шүү дээ. одоо яах юм бэ? Зарим одоо сайхан дуудаж болдгоо мó гэж. Харин болдохгүй юм шиг ярих юм зарим хүмүүс тэгээд Хаана юм бэ? Очиж авъя гэлээ наран туулгаар наран туулын өргөдгөлийн 77 дугаар юм байл шүү. 77 би 7 гэсэн чинь. Манай ямарсан одоо энэ ажиллаж байгаа миний ажиллаж байгаа тэгдэж шүү дээ. Энэ зах дээр дуулаадсан залуу өстой амар дуулдаг юм дуулах юм энэ батараа төрүүлэндэ гэтгээс. Манай нөхөштэй гэсэн худлаарай. Манай итгэхгүй л. бодлоо тэр гоёл чимэглэлээ нийгэм зардаг шүү дээ гэсэн чинь энэ яста мэрэгжлээ солиулт хаарна гэх комментэнд бичсэн байсан. Тэгээ би харин хүмүүс аягүй сайхан. Би тэгээд сошиал дээрээс үзээд шууд ард түмэн сайхан юм аа тий. Ингээд би сая бас ард түмэн ч гэсэн аа үнэхээр ард түмэнд баярлж байгаа. Ард түмний хүчээр л одоо энэ тал би одоо энэ чинь сая чи ингээд наран тул дээр ингэж ерөнхий юу гээд дуулаад яачих байгаа шүү дээ. Ерөөсөө аа тийм миний ам барим гэж юу бах вэ? Хүмүүс ч ам барьсан байр маань гэж бичсэн байсан л дээ. Тэгээд яг оргиороо тийж дуулаад бичлэгээ тавигдаад ард түмэн чинь ингээд дэмцээр гад ингээд сайн нэг Is entertainment ч одоо тайзан дээр гарч иж байгаа байхгүй. Тэр чинь бас мундаг гоё байгаа тий. гоё. Ард түмний хүч байхгүй миний хүч байгаа байхгүй. Би дэмжихгүй л хүмүүс цанд амар хайртай. ирэхгүй Ингээд нэг юм яагаад ч мэдгүй үзээд би одоо ингээл яг 2 3 хоногийн өмнөөс таны бичлэгийг олоод үзсэн. Одоо болтол тэр дуучин ахунд аялагдаа. Би томиг гэдэг нөхөж аялал байгаа байхгүй. Тэгээд их сайхан ямар гоё адраа гойтой адилхан болоотой юм аа их гоё тамиртай маа гэж бас тах юм аа тий. Өөрөө л ундагаас олоо л доо. Тэр нь адар сүрэнгээ дуу мó. Ер нь би одоо ингэж одоо үлзөөрчгүй адар сүрэнгээ цэрэн жимдгаа ингээ мөнгө хоёргээл ер нь жоохон тембэр ойролцсон хүмүүс шүү дээ. Аха. Тэгэхээр адар сүрэнгээ бол их доош сайхан өтгөн дуугаад орж ирдэг. Үлзөөрчгүй одоо цэрэн жимдгаа түүрээ гоймогч арай жоохон дээш шүү дээ. Яг Британи маяг яваад юм шиг. Тийм тий. Алтны дэрэг гэхгүй л гэж таавас дуулна. би юм одоо байхгүй. Тэгээ манай охтод бол дуулнаа. Охтод бол лаагаа дөрөсөн гоё дуулсан шүү. Надад Улаанбаатар сургууль сурдаг хүмүүс дуулна. Бол тоглолтын сайхан тоглолно. Урлын мэрэгжил сонгож байгаа хүмүүс байна. Одоохондоо байхгүй шүү дээ. Манай тэр хэмчээр сурч байгаа. Манай тэр тэгээд давхраас нэг зүгээр байхгүй. Ангид ямар сургуультай болол юмс нь 2 жил дараалаад тэргүүн сурч уссан байсан бас. Та одоо ямар гавь шингэлтэй байна? За би одоо ч та ардаа вест ингээл айл одоо хэдэн жилийн дээ нэг 10 хэдэн жил одоо 15 6 жил болсон юм. Дээр ихэр бол одоо нэг тэргүүн уран саханч гэж. Тий. Улсын тэргүүний уран саханч гэж. Тэр ч л одоо юм болгоцсон юм шиг. Тий. Тийм бах тий. Улсын тэргүүний уран саханч гэж хүндтэй. Тийм цол тэмдэг бол байлаа шүү тий. Найртай сайхныг өрөөж байгаа. Орны минь сүрийг нэмэлэг гэж дуулна. Хойно шалгараад урагшаа нөгөө тэмцэн урагшаа тэнцээгүй урагшааг хэлэх юм бахта хойно үлдэхээр айгаад яна хасагдсан болов гэж бодоод гэсэн. Ээж тэгээ нэг гэсэн. Чи хасагдаагүй шүү тэгээ бөөм баяр гэсэн. Миний хүү тэнцлээ гэж уцаар яриад уйлах нь толохгүй өлөвсөнд гараад тэгээд хоолой заграад. Одоо тэгээд энэ том наадамд орж байгаа. Одоо ч бас тэгээд нэг гайхын шиг оролцчихвол баг солин тэргүүн мэргүүн. Би л одоо ахнаа гэж бодож байгаа. Одоо энэ яагаад би энэ тэмцээд оролцсон гэхээр эхлээд одоо юу хадамдаа сайхан ингээд ерөнхийдөө таних чад танихдахгүй гэж нэг шуурм бүтээл гэж байхгүй шүү дээ. Тэгээ яг ерөнхийдөө бас энд ороод өөр хандлагатай хараад ер нь хэр дүнгээ тавилах гэдэг шүү дээ хадамдаа. Тэр хэмжээж явж байна гэдэг. Болохоор байна уу? Болохооргүй байна уу? Бас сайхан хүмүүс яг сэтгэл зүйн өндөртэй хүмүүс байх юм биш үү? Ямар ч шиг хүмүүст өөртөө ихтэй хүмүүс байх юм сайхан 100%. Тийм. Тэр ч бас буруу биш шүү. Тэр ханаа тэр хүн тэгж байгаа би тэр гоё байхгүй. Хүн яа тэгэхээр чи би одоо энэ яац тийм энэ хүн ингэж ийм гоё сэтгэл өндөр байх ч одоо бас өөрийгөө ч гэсэн жоохон ч гэсэн дайчлыг. Энд ямар ороод үзье тийм ямар амбиц зэв ямар тэнцвэлтэй тэнцэхгүй тэрлээс.
одоо амар гой урам авч байгаа шүү дээ. Урам бол одоо ерөөс нь гэдэг сэтгэл сайхан болчихж шүү дээ. Одоо уран бүтээл бол ерөнхийдөө хийж болох юм байна гэдгийг бол багцаагаар татчих. Ер нь ямар ч энэ уралдааны хаард гарчаад цаашдаа энэ уран бүтээлээ хийнэ гэж бодож байгаа. Ер нь дамаанд дээр явах сайхан хуушин дуунууд ер нь дуулагдах гэдэг их байгаа. Зөндөө сайхан дуунууд байна. Одоо ингэ төмөрөөгөө одоо халахын цагийн хүүхнүүд дууг бол төмөр адар сүрэнгээр дуулдаг шүү дээ энэ дууг чинь. Хүмүүс ч болохоор адар сүрэнгөөтэй. Хүмүүс андуураад идэв. адар сүрэнгээр дуулсан гэж ойлгоод байх шиг байна л та. Тий ерөнхийдөө би сайн ингэж харлаа л да. Одоо мөнгөн бороо гэж тасаахан дуу идэв. Мөнгөн бороо. Сая юун дээр сэтгэлдээ тэр ахаар нэг тийм дуу мөг сайн зохиогч мөч сайн мэдтiin билээ шүү дээ. Зохиогч нэг юуг нь явуулж илээ. Ерөнхий зохиогч одоо авторын явуулж илээ. Тэр бас баярлж илээ. Юу нэг юм хүн зохиосон юм байна тий. Одоо би ч сайн мэдэхгүй шүү дээ. Ерөнхийдөө нэг бүдүүн барыг хүн байгаа даа шүү дээ. Сургууль соёл хүүхдүүдэд хамгийн бага магийг одоо тэгэл алстан дээр хөдөл гаргасан байна дөө. Арийн төлөвлөгөөнд бол гарах бол арай болоо тий. Хоёрдугаар ангийн нөхрийг лав 12 төгсдөл. Тийм шүү дээ. Тий нэг 10 жилийн хугацаа бол одоо байна шүү. Хугацаа бол байна. Тий. Радио оюутан болоод гүзэгдэхгүй дээ хүүхдүүд ч нэг. Одоо игжээл ах чинь тустай гараад гараа тэгээд сургууль соёлоо төгсөд цаг болчихно л дөө гэдэг. Одоо 2 дэрсгээ хүмүүс шүү дээ. 8 дугаар анги 4 дугаар. Ананер бол амар нэмэртэй тустай байна. Одоо энэ ирж одоо гэрмэр одоо би тэр ч явахад бүхэн хийж хооломдаа гээд. Тэгин. Гэрнөө сайхан цэвэрлчихэж байна. Дүү мөг аваад сургууль соёлд нүргөөд өчөж байна. Хаанч хандаж ямар ч студ дээр ч очих юм. Яаж зураг бүтээлийг хэлхий гээд юу гэж мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ бас ингээд сайхан Yes Entertainment тэгээд энэ ардын тайлбарыг сайхан дуун уралдаа зохион байгуулж байгаа энэ Сэрсэн дэм дотгон дэм гоётууд бас баярлж байгаа. За хоолоо гаргая та. Сайхан мэт тий бас ингээд өчнөө сайхан хүмүүс ингээд Хоолоо гаргая. наад мөрөө зөндөө байгаа шүү дээ. Одоо яг ахын бодол байдаг хөө. Энэ одоо ингээд уралдаан тэмцээнд орж байгаа энэ одоо орон нутаг модоос оролцож байгаа шүү дээ. Бүгд нэг газар төлөөлөл орж байгаа шүү дээ. Одоо би хэд төв аймаг заамар сум гэж орж байна. Тэгээд энэ заамар сумын нэр давхар гараад явж байгаа шүү дээ. Би хэрэг муу байлаа гэж бодоход дагаалan тэр заамрын тэр тим хүн гэл гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө сум орон нутаг ер нь хүн хүмүүсээ сайхан дэмжиж хүмүүс надад байхгүй. Яг тэр санаа те юу гэдэг. Наацх нь одоо бил бодох зарим үнэхээр бас орыг сэтгэлтэй бод боломж юм зөндөө шүү дээ. Гар гэрийн янз бүрийн шалтгаанаар наацх нь бас нэг урлагийн говц дээлийн ч юм уу сум орон нутгаас нэг те монголчууд сайхан шүү дээ. Дэмэл залаад өгөх юм юу байх вэ? Тэр сайхан тэр оролцож байгаа хүмүүсээ сэтгэл зүгээр дэмжиж өгөх хэрэгтэй. Ер нь ч одоо бас сайн шудрах шүүхгүй бол одоо эн чинь юм хөгжчихсөн. Тийм ээ. Бүгд зөвөр мэрэгжлийн болоод ил шүү дээ тий. Бүх юм ил байхад нэг юм одоо шудраг модраг байх гэдэг нь бол одоо тэгэл ард түмэн шууд хилээд өгчөж байгаа дөө. Ард түмээс гоё болцсон юм шүү дээ. Одоо энэ ард түмэн ч ерөөсөө мэрэгжлийн болцсон юм. Ард түмэн манай Монголын ард түмэн ерөөсөө өөр дуучин хүмүүс ард түмэн шүү дээ. Дуулахгүй хүмүүс байхгүй. Тэгэхээр ч ерөөсөнгөө багцаа баралж ингээд шүүгээд байгаа шүү дээ. За тэр юм хөвэнтэйг л одоо энэ чинь ингээд цуурлаар гээд 50 удаа явж байгаа шүү дээ. Ардын тайс чинь. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүсээ гээл дотор шүүгээл явж байгаа. Хөдөөний хүмүүс миний хамгийн анхны зэрэгтэл манай хонь ямааштай гэдэг чинь. Яг тийм байхгүй ерөөсөө. Тэрэнд дээр зориулаад дуулдаг гэж байгаа юм. Сайхан дуулах хонь бац ингээд эргээд хараач нөгөө юм идэж байгаа малчаар гайх. Тэгээ яг үзэлгүй юм шиг байгаа тэгээ бараг л юм. Тийм. Өө зарим үг цаа хэвцсэн зогсож байдаг шүү дээ. Доо сонсцсон. Гоё шүү. Би тэр студ дээр ч очиод студийнхантай чи ярилцахад бол ер нь та бол нэлээд чанга өрсөлдөж шөлөө шүү. Тэг хичээн дээ. Энэ ард түмнийхээ итгэл сэтгэлийг алдахгүй тулд энэ ард түмэн гэдэг чил ерөөсөн энэ ганц хүчтэй зэвсэг байгаа шүү. Тэгэхээр нөгөө ямар байх вэ гэдэг нь ард түмэл дүгнээд өгчин. Дээш явах уу, доош явах уу гэдэг. Тэгэхээр ард түмэндээ бол бас баяр талхаж явж байна. Тэгээд ард нийт ард түмэнд бас дэмжиж байгаа хүмүүс тэр тийм ээ. Баярлалаа. Нутгийн зам болон Төв аймгийн заамар сумын нутгийн зам болон нутгийн засаг даргын тавгийн газрынхандаа нутгийн зам болондоо бүгдэнд нь эрүүлэг сайн хүсэж байж байна. Тэгээд бүгдээрээ сайхан дэмжээрэй л гэдэг. Тийм ээ. За, Монголын хамгийн үнэтэй хоол орж ирлээ. Ургийн сайхан үгээр харамгүй сайхан. Яг үнэ шүү те. Хайрлаарай л гэж одоо хэлсэн. Сайхан одоо дэмжээд өгөх шиг тэрэн шиг том урам гэж урам гэдэг юм чи ерөөсө хүний ганц ташуур болж өгдөг. Тий. Энэ жил манайх ч өөрсдөө ийд шуусаа сайхан идсэн. Гэхдээ одоо бас нутагт нь ах тэр нь бол бас нэг ганц идшний ганц нэг юм үлдээгээд. Үүдээ ах тэр нэг бас байлгүй байх. Буйн юу нөгөө малын буян. Таван малын буян бас байлгүй яах вэ тийм ээ. Мадагс ам тусноо гэдэг. Ястай тоо.
За Тэр ч үнэ шүү. За. За сайхан нэрлэлгүй сайхан дээрээ. Энэ шаргал. Гэртээ манай таньж гэртээ байгаа шүү. Тийм шүү дээ. Одоо гэртээ байгаа юм шиг л. Манай Монголын энэ хүндэтгэлийн зог юм да тий. Би бас хүндэтгэлийн зоогон дээр гарын бэлэг автуулж байгаа заяа тань. Манай нэвтрүүлгийн үйл баг руу явдаа. За. Тэгээ баг руугийнхаа хамтууд нь бас гарын бэлэг энэ ч одоо зөндөө юм байгаа шүү дээ. Сайн байна. Би шинэ гаргаас ахам. Аваад байна. Мөхтөл дичээ өгөрчий байна. Энэ юу юм бэ? Амтад чинжүү байна. За энэ махны соовуус байна. Баграг чи ерөнхий үйлдвэрлэгч нь ямар компанид хэлээ? Баг руу? Өсөд баграа юм тий. Үндсэн юм. Энд ч одоо яг цэвэр одоо тий Монгол нөхөө газар шорон тарж ургуулсан одоо ногоогоор Европын технологиор Монголдо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч одоо юм сайхан. За дуртайгаа сонгоос ахаа дээрээ Багрогийн гарын билээ. Надаар дайж явуулсан. Тэгээ Багрынхаа хамт олонд бүгдэнд нь ажиллаа амжилтж байна. Тэгээд Баярлалаа. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. За энэ гоёноос чи идэлээ. за сайхан идээр. Одоо хавцаагаа хооллоо. За сайхан. Гурил байна сайхан гурил мэрлээ. Тансагнаа биз. Хожирхоод гүзээ сайхан шүү дээ. За гэж За мөн. өөрөө мөргүүгээл Тэштэй. сайхан юм дөө буянт бол юм чи. Янз шүү дээ. За өгсөн. За энэ гоё багрыг. Махныхаа соус. За багрынхаа дээр. өсө сайхан. Нөгөө гуан захчил танах уу? Гуан тий. Тэштэй. Бас айлд тошоод ингээ сайхан хоол Бас хийгээд. мундаг авьяастай юм а тий. Тий. Авьяас л бас Энэ соус энэ дээр тавьчих гэж. Тий. Янз шүү дээ. Энэ танаа төтөд энэ танаа тондог үдсээр гадаа танаа юм дурчих юм шүү. Үдсэж байг үддэж шүү дээ. Байгуулгүй. Байг үзнэ. Байг шүү. Нэстэ ганц үдс дуртай тэмцүүд малчин телевиз бас гоё гоё юмнууд байна. 25-ын танаа тондог бол Өнөөдөр үзнэ. энэ жил одоо манай телевизэн Гуан захыг үзнэ. тий 30 жилийн ай болж байгаа манай телевиз. Чи одоо Суусгаа 96 он тий хамгийн анхны ардсан жилүүд телевиз гэж байна. Одоо 30 жилтэй гэж За за. цолгоод байна да. Тэгэхээр ч бас танаа тоног чи одоо баг 20 диш явах явчихж байгаа. Контент чи. танаа тондог тий. Их олон жил явж байгаа. Тийм байх. яста туйлтай явж байгаа юм шүү дээ. Энэ бол цэвэр Монгол контент гэж байгаа. Одоо ингээд Хуулбартай юм тий энэ бол ингээд яг Тийм байх. одоо Монгол аль ингэж сайхан зочлоход ямар ч айлд орсон үдээгэл авдаг тий сайхан ууч дэлгээд гэртээ байгаа юм шиг. Монголын уснаа сайхан үндэсний дархлаа л да тий. Яг үнэ. Сайхан. Бинттэй устай сайхан зочин шиг. Энэ монгол хүмүүс ч бас сайхан шүү дээ. Гоё. Хуучин хөдөө байж хат бол хот руу хааныг орж ирэхэд бошийнхоо хараа хараа л гэнэ. Өө. За хүүхдүүдтэй ороод ирэх юмсаа бошоо явах юм. Мөнгөөр дуустаа. Паркад байд буцаад байна шүү. Мөнгө орж ирээд хурдан ш тоосна гэж ихтэй юм байгаа Юу шүү. юм зөө. Тэрх гээл ах гал. Тий. Мөнгө дуустаа, лимит Өдөрөөс дуустаа. орж их л мөнгөтэй орж ирж байгаа байхгүй. Уг нь бол сэрэндэл мөнгөтэй орж ирж байгаа. Тэгээд за Тэр харахгүй гээл. дэлгүүр орох уу тэгэл байхгүй. За сургууль хүүхдээ бэлтгэж орчих юм тэгэл байсан. Сургууль соёлын хүүхдүүд юм Яг хоёр гайгүй гошо тортой юм аваад утсан да. Буцаж байгаа юм да. Яг тэгж байгаа юм да тий. За хоол сайхан байна. За хоол сайхан байлаа. Баярлаа. Өөрөөсөө янзын гоё өгт юм ах. Идлээ шүү дээ. Манай бэбинүүд одоо ирэх төгч байгаа юм. Одоо нөгөө багууд бол одоо тийч юу байх вэ? Ахтараа. Тийм байна тий. Тийм нөгөө үе тэнгэмлэж нэг одоо ингээд маргааш амралт өдөр болохоор. Би ч нөгөө хонсон айлаа танилцуулдаг та үзчихсэн бол бидний тий. Тий. Хоёлын нэг гэрийг сайхан яриа. Энэ гэр чинь бас их
Гоё юм аа. Би одоо ингээд орж ирэл хараал байлаа. Гэрч одоо 6 анттай гэр ихгүй. Ингээд хаг сэлбэртэй гэр яг бүрэн яг битүү сэлбэртэй биш гэсэн үг байхгүй. Бас яг бүтэн сэлбэртэй бол биш. Бүтэн сэлбэртэй гэрч ингээд ерөөс эргэн тойрон сэлбэртэй боловч. Гэхдээ ер нь бас ер нь бол сайн сэлбэр. Ер нь сайн сэлбэр. Тийм байна. Тий. 2 баг нь луу оруулчихсан. Дээрээ 4 морьтой. Ард өрдөө морьтой болон чинь жаргалын 8 морь байгаа юм шүү тий. Тий яг жаргалын 8 болчихсон. Тийм байна. Жаргалын 8 морьтой. Тэгээд энэ гоё нацаг дөрж тоонтой. Тэндээ гоё бас юм нөгөө юуныхаа энэ чагтаг яах юу ч гоё юм гуйлаар бас тийм гоё юу хийсэн байна тий. Шаргал юугаар. Тэгээ эндээ 8 дахилтай биш тий. 8 дахилтай. Хойд самхаан дээрээ тий. Тий. 8 дахилтай. Ямар гоё юм бэ энэ дээрээ. Ирээн гоё юугаа тойрсон хээтэй. Багнан доошогоо ингээд хээтэй. Өннүүд нь бүгд уртл ингээд хээтэй. Энэ одоо бас та зарж байгаа гэрүүдийн нэг үү? Одоо энэ манай ер нь зарж байгаа гэрүүд энэ шүү дээ. Одоо ингээд 5 6 одоо эдэж бас шинжлэхэд нь нэг дан энэ тоноор нэг явахгүй шүү дээ. Ингээд жилээр арай өөрчлөгдөөл яваад байна. За. Энэ бол бас янз бүрийн гоё зайтай Монгол гэрч бас нэр үнэхээр Монгол гэр сайхан төгс бүтээл юм байна. Монголчуудаас өвлөгдөж ирсэн тийм. Өдөө хаягаа шууч сайхан чийж тийм. Дуу чимээ, тусгаарлалт нь сайтай, агаарын солилцоо сайтай. За энэ бол таны нөгөө нэг юунд мотоциклаар шагнуулж ирсэн юм уу те? Тий, энэ одоо малчд болж энэ 3 дороо мотоциклаар шагнуулж ирсэн зураг маань. Цаад манай охины хөрөмжлөл. Гар бүгд тоглодог. Тий, волейбол сайн тоглоно. Ер нь л алтаа биш тий. Гүй ерөө дуламсрын. Захирлан дуламсрын юм байна. Тий, дуламсрын. Охин бол марл юм уу? Марлмаа. Тийм байна. Марл гэсэн байна. За тэгээд энэ бас гоё авдар шүү. Наач удаж байгаа авдар шүү. Удаж байгаа авдар. Наач удаад нэг 15 6 жил ч байгаа ах шүү. Болчихж байгаа авдар уу тий? Тийм бурхны гоо гөнгөрваа. Хоёр сайн сүрхэн дэжгэрэн хурд дэргүүлчтэй. Тийм байна. Нэг хурд дэргүүлчтэй амжтай нэр. Ямар гоё өтер хуучны гоё очор хон хоёр үе шүү. Тэр очор хуучны би нилээд их юм байна. Манай баргал жилээд ээж хоёр байж тэгэхээр одоо өвөө мөөд гэж юм уу тийм юм даа. Тийм байна тий. Тэр хонх хоёр бол хонх очор хоёр болоо. Энэ одоо бас нэг үлзэмжийн чанараа. Нэг дооны тэмцээнд орж нэг юу яжсэн нэг зүгээр багийн нэвтэй түрээ. Тэр манай нэг малчд болж уралдааны юу батламж нь батламж тий. Мотоцикл юугаар шагнуулж ирсэн? Мотоцикл хурдуудын дагаа шагнуулж ирсэн шүү. Тий. Тэр одоо батламж нь тэр. 3 дугаар байранд хурдуудын дагаа мотоцикл бүх байр нь хурдуудын дагтай байсан юм уу? Гүйс нөгөө төрүүд нь юутай машинтай хурдууд нь тийм баха. Өвлөөс хурдууд дагаа авсан уу тэгээд? Дагаа одоо харахаа дамжааг багтаа тэгээд авах. Хэдэн онд юм бэ? 3 онд шүү. 23 онд юм уу? Тий, 23 онд. Дагаа одоо нэлээд насалсан байгаа юм шүү. Охин бол одоо уналтсан байна. Охин байгаа байсан бол ч одоо 2 3 дайны юм болцсон байгаа юм байна. За ийм сайхан гэрийн гэрц очилснах дүүн бас гарын бэлгээ гарцуулнаа. Манай нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр 5 нүдэн маань хамтран ажилладаг юм байнамаа. Одоо монголчууд маань ч бараг 5 нүдэн танаад хойно хоёрыг ч одоо дантгаан санаатай болж байгаа юм дөө. Дантгаан байсан. Манай хүүхдэд тэгээд ер нь төвөгдөж мундаг юм харахаар тэгээд ерөөсөн. Тэгээ дорн тогтоож байгаа ч. Бараг одоо шамаач за дах тэгэндээ гэдэг боц мэдчихсэн. Надаас л илүү л дээ. За агчир норч ирээ тгий шүү гэдэг. За тэгээ 5 нүдэнгийн маань хамт олон одоо дээшээ харсан сав сайхан аягныхаа дээжийг одоо үргэлж сайхан эдээ ундагаар элбэг дэлбэг байх болтугай гэдэг. Одоо гардуул өгж байгаа маа надаар дамжуулаа өгүүлж байгаа шүү. За баярлалаа. Тэгээ 5 нүдэнгийн хамт олонд бас цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. За би хүүхдүүд байсан бол уг нь энэ гоё зүг зүгээ өгье гэж бодож ирсэн. Энийг та дамжуулж өгөөрэй. Тэр мундаг тэр гар бөмбөг тоглодог тэр өргөнжил авдаг охинд ялангуяа дамжуулж өгөөрэй. За тий. Энэ гоё юм эвтэй дөрөв амтны одоо юм пазл байгаа эвлүүлдэг. Тэгээ зүг зүйтэй одоо байгаад баярлалаа. Зүг зүйч тийм байна тий. Эвлүүлээрэй гэж. За энийг бас тий. За баярлалаа. Дараа би ирж шалгана энэ гоё тэгэлдээ жааслаа тавиараа гэж хэлээ. Тэгэлгүй байх уу? За тэгээд гоё юм байна энэ чинь. Тий, наад чи хүүхдүүд нэг бариад авчих юм бол салахгүй. Янз гоё юм байна. За нэг нэвтрүүлгийн ивент тэгш 5 нүдэн зүв зүй Багро брэнд маш баярлалаа.
Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Одоо ер нь зүгээр энэ сошиал их хөгжөөд хүүхдүүд ч одоо ингээд нөгөө мэдээлэл соцорхоо болчихж штэ тий. Нөгөө тэгэл байх. Цаг тухайн үедээ ерөөсөө яг уралдаал тэрэлтэй яг зэрэгцэн жалгаал. Ингэж энэ зүгээр яг энд одоо ингээд нөгөө тэрсгээ олон хүүхдүүдтэй байгаад тэгэхээр нөгөө утас шурамсны асуудлаас яригдаал тэгэл одоо нөгөө сургууль орчмын одоо дээрлэлч гэдэг юм уу тий сошиалын бүлий дөртөнч гэдэг юм уу. Одоо ч иймэрхүү юм дээр ер нь хүүхдүүдэд яаж хүмүүжүүлж юу гэж хэлж зөвлөж байна. За ерөнхийдөө би бас хөвгтэй хүмүүжлэрээс ерөөсөө хүн болох багаас хөлгөөс гэж багаас нь л цаг зөв буруу юм дээр бас одоо энэ би бол ингэж боддгийг энэ хөвгтэй хүмүүжлэрээс уус ингээд төр их хутгалдаад ирэхээр бас их нөлөөлөд байгаа байхгүй юу. Одоо нэг хөвгтэй загнах хэрэггүй болгож шүү дээ. Хөвгтэй үг хэлэх хэрэггүй болгож байна. Одоо бид үсмэл жоох махад аав ээжтэй буруу хийлээ гэж бодоход л дээр чинь сураа нэг оруулагчлаа гэдэг мууц байхгүй шүү дээ. Нэг уус алга нам төслөгээд. Тэгээ буруу юм дээр цагаан юу ачдаг бас нэг ухааруулаад нэг алга юм байдаг гэсэн шүү дээ. Нэг хонгол дээр алгадаа тавьчихдаг ч юм уу. 5 салааваа амсуул нэгээл тэглэгээд дээр буруутсан гоо. Хэрвээ одоо айлаг үтэ мууцлаа гэд өөрөө хөвгд өмөрдөг байлаа. Чаа өөрөөсөө болсон. Чинээ буруу гээл ядгүйсэн. Тэгээ буруугаар хүлж авдаг байлаа шүү дээ. Айлын хөвгтөө бодолчод ороод ховлох юм бол өөрөө ховлохаа нэмээд агуулдаг. За тэгээ өнөөдөр ямар ч байсан дүүгээ урилгыг бас миний урилгыг хүлээж авсан явдалд бас их баярлалаа. Тэгээ одоо ийм сайхан ардын авьяастан гоё дуулдаг бахтар ирсэн юм чинь үзэгчтэй нэг дуу сонсохгүй бол манай үзэгчд бас гомдох байлгүй. Энэ гоё дуулдаг хүн яагаад дуулах юм бэ гэж чи одоо гээд тэг хөлгөө. Нэг сайхан аяа барих уу? Сайхан тэгээ ер нь сайхан одоо хавралт сайхан бол өөрөөр малын төлийн дуу загнаж байгаа. Бас сайхан хавар болоод ирэхээр бас нэг сэтгэл бас догд гоё бол. Тэгээ өөрөө нэг малчин хүмүүс болохоор одоо гэдэг чи малын төлөөл сайхан төлийн дуу загнаалаа байж байгаа даа. Ингээл одоо ч боддоо л байж лээ шүү дээ. Тэгээд сайхан малчны тухай нэг сайхан дуу нэг ая. За тэгээ нэг бадаг тэгээд яахан. Тэгээд усан дөржин шилэг зундын мат цохиа ялгуу 5 эрднэгээ сайхан дуу байгаа шүү дээ. За тэр дуугаа нэг сайхан нэг ая. Бадаг сайхан ард түмэндээ ингэж зориулаад аяа. Тэгээд Монголын малчд маань төлөө сайхан минь даваад өргөн хаврын сайхан даваад зунтагаа сайхан золгоорой гэж сэрээё. Ерөө сайхан бошгэ. Инкэрийн ярагwe засан торон зүдлэхэд ихний төл наран ажлан цангнаад эцэг малчны магнайтны баярлал их орны минь сүрэг нэмэлээ гэж дуулна таван бүлэн зүс таван уйхан их шиг Тэгш таван хүсэлээ айми таван эрдээ. За баярлалаа. Хүрээ. За хүрээ. Тэгээд наран туулын ажил чи одоо нартаа уралдахгүй бол баялагийнхаа нараар болохоор бас юу ах шүү. Тэгээ өглөөр нь одоо яг наран туул бол өглөө 8 гэл юм гээд ингээд нэг юу яаж байгаа. Энтэйсээ гарч явжаад ер нь таарна дөө. Тэгээд 7 өнгөрөөл гардаг. Амралтын өдөр бол арайгаагүй эртхэн ялгаагүй юу? Ялгаагүй. Ерөөсөө бүгд л 2 дахь өдөр л амарч байгаа ш наран туул. Тэгэл 2 дахьоос 6 өдөр нь тэгэл ажилдаа тэгээ явдаг. Хагас бүтэн санд бол арай өдөр өдөр очно гэж байхгүй. Хагас бүтэн санд олцоо бараг зах юм хөлтэй өгөх тий. Тий, хагас бүтэн санд 2 жил ер нь арай хөдлөөд болчихж байгаа байхгүй. Тийм бах. Тий. Таныг ер нь тембер мембер ч болохоор амар сарангуутай их төстэй гэдэг үү? Ерөнхийдөө хүмүүс тэгдэж шүү. Тэгж ярьдээ шүү. Гэхдээ нэг хүн болгон бас нэг өөрөө бол байгаа л да. Яг нарийн мэрэгжлийн хүн бол харахад өөрөө л байгаа. Яаж ч. Тийм ээ. Өөрөө л тий. Энгийн хүнд бол нөгөө ерөнхийдөө хүмүүс чинь ингэж ойлгоод шүү нөгөө. Тембер жоо ойрцоолоод ирэхээр нэг тэр үнтэй адилхан байна гэж яриад байдаг. Нэг адар сөрөнгө ухаан тэр дуулдаг хүмүүс зөндөө юм байгаа. Тэгээ бас өөр. Тийм тий. Яг ингээд мэрэгжлийн төвчөнд мэддэг хүмүүсээ сонсох юм бол бас л нэг өөр. Шинэ одоо ингээд гал хийхгүй те одоо. Одоо ерөнхийдөө ингээд зогсоо шүү дээ. Яа харин тэгэхгүй бол
Бөгчмөд ер нь унд чадхааргүй. Оо энэ сайн одоо чинь долларц одоо ингээд болоо. Тийм байна. Одоо ингээл Өглөө чинь ингээд урамтайгаа байж л. нурамтайгаа л Жигнэл байж. Одоо ч нөө сайжруулсан түл шийж байгаа юу? Тий сайжин төлс. Тэ? Энэ жил бол ерөөсө утаа бол харьцангуй гайгүй үнэхээр байсан. Энэ байгааг юм байгаагаар нь харанхуулах хэрэг. Харуулах гэдэг шүү дээ. Яг бодитэр нь дээр сурмаа. ямар нэгэн юм төлж байгаа тохиолдолд утаатай л гэж Тэгний гарна зохиолын утаа үнээр гарч энэ чинь асалтан дээр бол найдвартай гэж гарч байгаа. Тэгээд сайхан урамдшаа төвшрөөд ихээр ямар ч утааг болчихж байгаа байхгүй. Тэгээс энэ яг гой зөв ингээд ягаад хийчих юм л жигнэлт нь бас илүү байгаа шүү урдныхаасаа. Асалт нь л жоохон удаа. Асалтаа бол одоо асаа сурчиж байгаа юм л да. Хамгийн жоохон ихэндээ жоохон төлхөө галаар асаагаад өчгөр нь өрдөл өчгөр болчихж байгаа. Тий. За амрыг тэгвэл өглөө. Сайхан эртхэн 7 молоо гэдэг одоо баг чинь нар хөрчиж байгаа хуу үдэж чинь. Одоо 7-ыг нар хөрчиж шүү. Тий. 6 гэхэд үр сайхан бүр цайччихжээ. Тэгээ сайхан өндөгөөд өглөө цайлж аваад хөдлөе доо. Өглөө сайхан цай авъя. Өглөө сайхан баяжтай цай гэнэ. За амраас. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараар ивэсэн ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүүмэн сайн байна уу? Эндээс бол нэг автобусаар. Гэтэл ер нь бол энэ зүүн дөрвөн зам дээр бол ер нь зоолттой төвчрэн шүү. Зүүн дөрвөн зам дээр ер нь одоо хэрүүлэн датлах би одоо ингэдэг бараж албаар л яа юм л да. Өөр хэрүүл. Жоктер буугаад цаашаа 1 км ч хүрэхгүй шүү дээ. Доош уруудах. Уруудаал ерөөс орчин. Тэгэхээр бас нэг алхаад явах чинь бас шал гоё идэх. Нэг сайхан. Замдаа сайх юм хараасан шиг. Агаар бүр гоё янз сайх. Шуурга мургатай үед бол жоох хэцүү. Шуургатай үед дээр машиндаа суугачих яг садчих. Ойрын төлөвлөгөө юу вэ? Сонь сайхан одоо. Ойрын тийм болон ойрын төлөвлөгөө. За мэдээж төлөвлөгөөний дотор тэмцээн бол золттой. Оролтоо тий тэмцээн бол нэг баг найд явж байгаа. Тэрэн дээр нь анхаарал тавина гэж бодож байгаа. Ер нь тэмцээн оролдоонд оролцохдоо ер нь хариуцлагатай оролцмоор юм билээ ер нь. Урд урдныхаас малжин телевизийн оролдоонд орж ирсэн жоо хинэггүй талдаа маяг оролцсон л да тэрэн дээр л байдэрсэн. Аль нэг хөдөө байсныг ч хэлэх үү. Тэгээ ерөнхийдөө байж байгаа л ирээл нэг зүгээр чөлөө цагаараа гэдэг шиг л. Тий ирж байгаа тэгээ орчиж байгаа юм. Тэр их буруу юм билээ. Ер нь надад буруу ард түмнээс үйл хөндөлж байгаа юм шиг санагдаад сүйлдүүл гэж санагдаж байна. Бас тий нэгэн тал уралдаан тэмцээнд ороод тэр ард түмний дүүнээ баясгал цэнгүүлээ гэж ойжж өөрөөс хинэггүй сандж болохгүй юм шиг. Тэгээ одоо энэ уралдаанд бол их хариуцлагатай бас нэг бэлтгэл мэтгэл өмөрөөстэй сайхан хийгээ жигдлээд тэгээд оролцох санаатай байгаа. За ойрын төлөвлөгөө бол тэмцээн байна. Сайхан амруу та. Тэгээд энэ алсын зорилго бол яг ер нь бас ард түмтэй хальт ер нь ярьсан байгаа энэ наран төлөв ер нь бол би уран бүтээл ер нь хүсэл байна. Хүсэл байгаа. Ер нь л яг ах нь бол уран бүтээл хий гэж бодож байсан ч хаана хандах гэж нэг тэр их чухал байдаг байхгүй юу? Ямар студи дээр очих юм? Ямар хүнтэй уулзаж яаж уран бүтээл хийх юм? Наазах нь одоо ер нь одоо миний ер нь маневрын дуу ер нь үндснээ хөгжимтэй бэл их зүгээр санагдаад надаа яг амьдаар оргиороо. Уран бүтээлээр нь оргиороо тийм амьд хөгжимтэй ер нь сайхан л та. Яг бодоод идэв гэж ам ер нь одоо ингээл бичлэгэнд ороод ам барих ч юм уу зарим янз бүр л байдаг. Яг гоё тоглолт сайхан нар бодоход нэг тоглолт хийлгэж боддог. Сайхан ард түмнээс өмнө нэг амьд сайхан ардаа нэг хэдэн сайхан ятгах суулгачаад нэг оргиороо хөнгөнүүлж авчаад их сайхан баг. Тэр өстэй гоё. Тэр гоё. Энэ үндэ дуулгасан болон хоолон гоё цэвэршээд улан гоёлоод байдсан шүү дээ. Яг тийм дээ тий. Хэдтэн бол бас та нэг сайхан тоглолт хийх, сайхан уран бүтээл гаргах. За тэгэл одоо бас гоё бодлоод тээцэн л яваа маань. Оо тий яг л тэрээ чинь сайхан тэгэл одоо энэ ард түмнээс л их санал гэж байгаа шүү дээ. Ард түмэн гэдэг чинь ерөөсөө яг намайг надад чиглүүлээд байгаа байхгүй юу. За тийм тийх юм байна. Ард түмэн тиймэрхүү бодолтой явд юм байна. Ер нь бас ард түмнийг итгэлээд дагаад нэг уран бүтээл хийгээд тэгээ цаашдаа бүр сайхан клипжүүлээд өрсчүүлээд тэгээ цаашаа бас бүр сайхан боломж нь олдвол нэг сайхан тоглолт хийгээд тэгээ тийм бас бодол байх. Тэгээ энэ чинь танаа 30 жилээ бас ойлж байгаа юм шүү тий. 30 жилээ болж байгаа. Тэгээ нэт одоо алтаа захиралтай 25 дугаар телевизийн гам тоолонд уран бүтээлээ болон
өндөр амжилт өгсөөр иж байна. Тэгээ 30 жил баярын мэнд төргийг манай Баярлалаа. гэрүүлийн зүгээс. Тэгээ алтан нар шигээ сайхан уламж гээж явах болтгой миний дөвч гэсэн сайхан уран бүтээл нь өндөр байж цаашдаа сайхан өндөр сайхан төрийн сайхан шагнуулаарэ гэж. Ерөөл бат сайхан шиг чи өглөө их тасаж. Яасан сайхан үг сонсоод ямар сайхан өглөө хэлж байна тийм ээ. За нэг сайхан цайлж аваа тэгээд хөдөлнө. Ерөнхийдөө танаа чи 30 жил ард түмнээ соён гэрүүлсэн байж тийм ээ. Тэгээ 30 жил гэдэг чинь бас хугацаа шүү. Хугацаа байлгүй яг. Тэгээ соён гэрүүлнэ гэдэг чинь бас хамгийн том юу вэ шүү дээ. Одоо хариуцлага гуаймтанд энэ одоо энэ тентгиймийг танин мэдүүлнэ гэдэг бол мундаг одоо холбоос олж явж байгаа шүү дээ. Гүүр болж байгаа гэсэн үг байхгүй тийм. Хамт сууж тайлан хэлдэг чи. За тийм ээ. Сайхан мундаг. За. Өглөө бүрчсэн янзын сайхан шинхэн чим гисэн банштай цай. Заахан энэ хавлага уугаад мордхон дээ. сайхан цагаа аваа тэгээд ажилдаа маа. Өөд наадах чи. Нөгөө атманууд айлт оччихсан. Тэндээ божигнуулж. Оо нааш ирэхгүй гэж байна. Өөрөө. Тий. Оо чинь ханаа тоглоод оройгонд ойл ирэх юм шиг байна. Юу нэг бүх тайлбарлах их дуртай юм л тийм. Бүхийг бол бас хоббит юм. Хоббит шүү дээ. Ер нь өөрөө баяр нь өөрөө барилдаг байсан шүү дээ. Тийм үү. Цол мол энэ тентгийн юм бас. Одоо нэг бүх тайл одоо ер нь Батнаас ахыч бас хөндлөж явдаг юм л да. Ааха. Өөргийн хэмжээнд шүү дээ. Нөөс амар мундаг ч байх уу. Тийм ээ. Эрхэмдэд хэлээд үзэгчтэй. Уус аймгийн хооцмаарэ Монгол улсын далаа дайчин дархан аварга төмнөөс төгөлдөр харьшгүйчтэй Монгол улсын дархан аварга намсаж үн бацуура баруун талын тэрэг мөрөд уус аймгийн давс цумаарэ Монгол улсын аварга бүрийн бүрэндэснээр зөвөн баруун талын зүгээрээс гарахад бэлэн болжээ. Зүлэг ногоон дэмжэн дээрээ энэ. Зүлэг ногоон дэмжэн дээрээ гэлээ. Монгол улсын дархан аварга бацууртай залуу хуасан сүрэн. Хэлээд өгөө. Та ч бол энэ тэнд ер нь тайлбарладаг л байсан юм шүү дээ та чинь. Гэхдээ ер нь яг нэг жижигхэн овооны тийм хобби юм хэлэх юм да. Гэтэ ер нь бас цаашаа хөгжүүлээд л хөгжгөр юм билээ л дээ. Тийм байна. Энэ хальтны шижир алтанд ажиллаж байсан байхгүй нөгөө халт нэг орд нэг 2 3 жил ажилласан та 2 жил ч болов. Тэгвэл нэг уулуурхан 80 жил ойлоод. Төнгөд хинтэ борон дээр чинь манай шижир алт гэдэг шүү дээ. Алт нэг одоо Монгол Орос хэлбэр нэг гэдлээ хараа юм билээ шүү дээ. Тийш тоглолтоо нэг очижсэн. Тэгэхэд чин цэргийн баяр тарж Батансах чин сумын зан солтой юм bijсэн шүү. Турангаа энэ дээр шарах. Тэгээд тэн дээр танилцчихсэн. Одоо бартаа байлгүй. Тэр үед тайлбарлаж ирсэн юм уу? Гүү шүү дээ. Яг барилж ирсэн юм уу? Яг улсын уралдаан болоод тэр жил. Яг Батансах төрүүлжсэн. Тэр улсын уралдаанд нь. Яг анхныгаас хүрээд байв тий. Оо за их бас эртний юм шүү. Тий шүү дээ. Бараг 20 гаруй жил. Тийм байна. Тий. Эртний юм ярьж шүү дээ. Тийм тий. Хэдэн он? Бараг 2000-ад он гэж байна. Тийм байна тий. Тэг чи би жоохон байлаа шүү дээ. 10 20 хүрэх гэжлээс юм байна л да. 20 телевиз 20 минут телевиз. Тийм л. За. За сайхан цагаан. За сайхан цайлж аваад тий. Мартъя доо. Тийм ээ. Бааштай цагаан хөрөөгүүд дээр идчих. Гараар чингсэн байна ш. Дэлгүр маш үлээстэй. Гадар дэм шиг таадаг. Гадар тэнгэр. Тэр дараалын байна шижсэн аюу ч. Дараалын маш шижсэн. Махан болторч унаад. Амт юм шүл усч байхгүй тэгээд. Одоо тэгээд хүмүүс энэ завгүй болцсон юм дөө. Төө. Ирсэн гээ чинь явдаг ёстой юм чи одоо явъя тийм ээ. За тэгээ манайхыг зорио тэгээд бид манай гэр бүлийн хүндх тэгээд манад чочлсонд баярлалаа дүүдээ тэгээд. Баярлалаа. Урлаг уран бүтээл өндөр амжилт хүсье дүүдээ тэгээд урлагийн янжиллан бурхан үргэлж ивэж явах болтгоо манад. Ерөөл бат сайхан оршгэ маш их баярлалаа. Та хоёр маань бас сайхан хүлээж авч бидний урилгаж гисэн бас татгалзахгүй төгшөөхгүй хүлээж авсан их баярлалаа. Тэгээд одоо ёстой нэг жимбисэн ажилтаа цэмбисэн айлд ирээл. За баярлалаа. Хоноол явлаа. Тэгээд бас маш их баярлалаа. маш баярлалаа. Тэгээд дараа уулзах ерөөл дэвшүүлээ. Тэмцээндээ амжилттай оролцоороо. За баярлалаа. За тэгээд даахгүй байсан хүүхдүүдтэй мэд дамжуулаа. За тэгээ. Хичээнэ. За. Ард хүнийгээ Ажлын амжилт хүсье. алдахгүй. За баярлалаа.
За энэ удаагийн дугаар та бүхэн таалагдсан баха гэж найдаж байна. Тэгээд одоо ёстол нэг ард түмний дундаас авьяасаараа тодорч байгаа нэг юм сайхан хөдөлмөрч авьяаслаг айлд точилж хонлоо. Тэгээд нэвтрүүлэгтэйгээ үргэлж хамт байдаг үзэгч та бүхэндээ бас чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Дараагийн дугаараар магадгүй танад хонё. Баяртай үзэгчтэй.